Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдөр та нартай багш нь Украин ардын бээлийн үлгэрийг ярьж өгье. Цас бутарсан өвлийн нэгэн сайхан өдөр өвгөн ойгоор явж байв. Нохойн ардаас нь даган гүйсээр. Гэтэл өвгөн бээлийг хайснаа мэдэлгүй цааш яваад өглөө. Гэтэл холхон гүйж гарч ирээд бээлийг хармагцаа. Би энд амьдрнаа гэж хэлээд дотор нь шургаад орчихов. Гэтэл ой дундаас туулай хараалхан гарч ирээд өнөөх бээлийн дээр дэгдэн өсөрч очиод ямар амтан бээлийнхэнд байна вэ? Гэхэд нүхэнд амьдардаг хулхан байна. Харин чи хэн бэ? Гэв. Дэгдэн хараадаг туулай байна. Намайг бээлиндээ оруулаач дээ. Гэж хэлэхэд хулхан дуртаа зөвшөөрөн хоёулаа бээлиндээ амьдрах болов. Үнэг бас явж байгаад бээли дээр гүйгээд ирэв. Бээлийнхэнд ямар амтан байна вэ? Гэхэд нүхэнд амьдардаг хулхан дэгдэн хараадаг туулай байна. Харин чи хэн бэ? Үнэг их чинь байна. Намайг цуг амьдрахыг зөвшөөрөөч дээ. Гэтэл тэг хэмээн дуртаа зөвшөөрөн бээлиндээ оруулав. Чон явж байгаад бээлээрөө дөхөж ирээд ямар амтан бээлид байна вэ? Энд нүхэнд амьдардаг хулхан дэгдэн хараадаг туулай үнэг ихч 3 байна. Харин чи хэн бэ? Би чон ахан байна. Намайг цуг амьдрахыг зөвшөөрөөч дээ. Бололгүй яах вэ? Тэг гэхэд чон шурган ороод дөрүүлээ наашаачгүй цаашаачгүй шахалдан сууцгааж байв. Ингээд байж байтал буцуг тас няс хийлгэн баавга яаран гарч ирээд мөн л бээлээ рүү хурч ирэн хүрхрэн асуув. Ямар амтан энэ бээлийнхэнд байна? Энд нүхэнд амьдардаг хулхан дэгдэн хараадаг туулай үнэг ихч чон ах 4 байна. Харин чи хэн бэ? Та нар чи ямар олуулаа байх юм бэ? Би бол май хүрэн баавга байна. Намайг бас бээлидээ оруулчихлаа дөхүү. Чамайг бид хаана багтаах юм бэ? Ийм зайгүй байхад яаж хийж байгаад багтцгаа л доо. За ордоо харин чи захтан л байж бай. Баавга шурган ороод тэд тавуулаа болчихов. Тэд нар маш их шахталзан бээлийг яг л хагарах гэж байгаа мэт байв. Харин тэгтэл өвгөн бээлигээ байхгүй байгааг мэдээд хайхаар бутлаа. Нохойн харин хуцан түрүүлээдгүй.
буцах чимээ гарч бээлийн доторх амьтад айгаад бээлийнээс үсрэн гарч гүйн алга болцгоо. Өвгний гээсэн өнөөх бээлийг нохойн зун авчирч өглөө.